Монгол улсын төрийн сойрхолд ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, богино өгүүлгийн нэр зохиолч, Балжирын догмат. Алтан өд наадмын тэргүүн шагналт өгүүллэг. Хөх тэнгэрийн зарлиг. Яг 18 хэмээх хоёр хүний суудалтай сургуулийн жижигхэн онгоц Алтай сүрэлг уулсын өвөр билээр тойрон нисч явлаа. Өвлийн өглөөний хар нүд хаг хөлдөм догшин жаварт тас зүлгүүлсэн мөнх цаст их уулсын мөсөн оргилыг харахад онгоцны хажуу бөөрнөөс тас хайрч хавирга нэвт жиндүүлэн байх шиг санагдана. Өглөөний наранд таван богдын галын дүл шиг эрхэмсэг бардам тэргүүн онгоцны бүхээгний шилэн цаанаас зулай дээр зөмбөрлөн асч үе үе цас шамаргаан шилгэн ансаг сормосны завсар нэгэн үе бүдгэрч нэгэн үе тодрон нүдэг ел болон гялалцсан. Тэр их уулсын сүрд дарагдан Алтай омголон цагаан салхины эргүүлгэнд орсон мөнөөхөн жижиг онгоцыг алсаас аж хуяад ор их дэлт цагаан морь ээрсэн ногоон хэдгэнтэй төсөөтэй ажгав. Луугийн дуугаар хүрхрэх онгоцны хөдөлгүүрийн дуунд оргилийн сул цас захаасаа нурангатан унах мэт уулсын эгц цавчин мөрөгцөг рүү цагаан хүрхрээ асгаран буужээ. Алтай таван богд энхэр ариухан цэцэгтэйч онголон тахилаач эс номхрох догшин лус савдагтай түмэн уулсын ариун дагшин орон бүлгөө. Хэдхэн 7 хоногийн тэртээ энэ ууланд авирахаар явсан уулчдын нэг нь 2-3 өдрийн өмнө цасан нурангад дайруулан хадан хисанаас нисч эдвгээ дөнгөж амьтай төдий байна гэсэн хэл хизээ хойно бэлд бууж иржээ. Ийхүү нисхийнхэн түргэн жагсаал авч уулын тагтад осолдсон хэл сурггүй болсон хүмүүсийг хайж олох үүргийг хашир туршлагатай өвгөн нисгэгч Ринчинд өгч тэрээр албаран хязгаарын захын нэг сумын төвөөс үүр зүрээр шахам агаарт хөөрсний учир энэ ажээ. Уул үүл хоёроос өөр нүдэнд өртөх бараагүй гэрэл сүүдэр сүлэлдсэн аниргүй цагаан орчлон зөвхөн хар цагаан хоёр өнгнөөс бүтсэн мэт үзэгдэх бөгөөд газар тэнгэрийн аль аль нь Эренчингээс нүүр буруулсан мэт нэгээхэн барьц баримжаагүй тул тэр их уулс их цасны ойл эргүүлгнээс уулчдыг олох нь өвсөнд унгасан зүү эрхээс дээргүй байлаа. Уулын ойн хөтөл хавцал жалга ам судаг бүрийг нэгбэрчлэн нэгжин нисий гэтэл онгоцны чадал шатхуун хоёрын аль альнаас ахадсан ажил байлаа. Тэгэхээр уулын биед шахаж аль болох бага тойргоор нисвэл цаг шатхуун хэмнэн гэж бодсон нисгч хаазаа нэмэн өндөр авах зуураа дээш харвал тэртээ дээр 10-аад метр зузаан мөнх цасны хаяанд ганц жижигхэн шар цэцэг шиг юм цас шамарган дундаас нэгэнтэй гялсхийн үзэгдээд онгоцны далавчин цаагуур далд орхон тэр. Эренчин онгоцоо уулнаас салган яг л сургуулийн нислэг хийж байгаа юм шиг огцомхон гогцоо татан гадагш эргүүлв. Гэтэл мөсөн уулын мөргөцг дээгүүр эрчлэн эргэлдэх салхины гинтийн хүчтэй урсгал онгоцыг өрөөсөн далавчин дээрээ дайлан эргэх тэрхэн агшинд хажуу талаас нь ханартал алгадав. Гэвч өвгөн нисгэгч барьц алдсангүй. Тэр уулын догшин салхины нойлгонд цохиулан доош шидүүлсэн онгоцныхаа жолоог огцом татаж хөдөлгүүрээ дээд эргэлтээр нь чарлуулан хэдхэн метрийн дор амаа ангаан чарлах гүн хавцлын ирмэг дээгүүр цасан шуурга маналзуулан хусан өнгөрлөө. Тэр жижиг онгоц ханан хавцлын өндөр хисааг өчүүхэн төдийлж хүргсэн бол харанхуйд шүдэн цавирхын адил нэгэнтээ манс хийгээд л дуусах байлаа. Нисгэгч Ринчин инхүү нүд цавчхын агшинд үхэлтэй үүдэн хоймрын зайд зөрөн өнгөрснийхөө дараа усан дунаад гарч ирсэн хүнээс дутуугүй уртаар амьсгал татлаа. Ам нас гэдэг
Эгзэгтэй агшинд аягтай цай алдаж асгахаас амархан үрэгддэг ажээ. Тулгын татах шиг 3 сая мөсөн уулын дунд орсон нисгэгч дахин өндөр аваад доош харвал төрөөхөн үүл манангийн сэмхийгээр гялс хийгээд алгавалсан мөнөөхөн шар цэцэг шиг юм уулын илгэн дэх хадны үе эрчлээс дээр босгосон уулчдын майхан болохыг танилаа. Тэр байтугай цас шамарган дунд 2 3 хүн онгоцны бараа хараад баярлалдан хойш урагш бүртэлзэн гүйхийг олж харсан нисгэгч. Эрхэн амьд байна. Амьдаар барахгүй гүйлдэж байна гэж хэмээн амандаа хэдэнтэй дуу алдан өгүүлэх зураан жолоогоо урагш түлхэж онгоцоо доош дарлаа. Гэнт онгоцны дуу сонсч барааг нь харсан уулчид доороос нь гар даллан малгайгаа дээш чулуудах сацв. Яак вэ? Ямар ч гэсэн биднийг оллоо. Одоо удахгүй төвөөс нисдэг тэрэг дуудах үз хэмээн дээгүүрээ эргэлдэх онгоцыг даган дэвхэрч завхран гүйлдэж байлаа. Майханд цасны нурангад цохиулан уулнаас нисэн унж битүү бэрцсэн уулчин залуу анилдан хүндэрсэн завхсармаасаа арай ядан нээж тэртээ сонсголын үзүүрт уулын цармын хүнгэнсэн зэрлэг салхин дундаас бүдэг бадагхан сонсогдох онгоцны дууг чихээрээ бус зүрхээрээ чимээгүйхэн чагнаж хэвдлээ. Үхлүүд бэртэж гараач өргөх чадлагүй болоод нүдэнд нь ус гүйлгэнэн хэвдсэн уулчин эр газар тэнгэр доргиулан хүрхрэх онгоцны эрчтэй дууг ойртох тусам цартсан алдан байсан хамаг биеийнх нь цус халж хэд хоног бүлээцээгүй хөлийн тавхай төр боловч дулаацах шиг санагдсан төдийгүй байгаа үгийг мэддэхгүй болсон түүний сулдж тэнхээргсэн зүрх цээж зөөлөн нодчин цохилж эхлэв. Амьд мэнд бэлд бууж эмнэлгийн бараа харвал эрхвиш сэхэх байгаа гэсэн итгэлийн гал цээжний бүрэнхийг хагас дутуухан гэрэл түлэх бөгөөд тэр бяцхан дүл төдийхэн галыг бөхөөчихгүй тулд уулчин эр бие цогц шигээн ирэмдэг болж тарж бутарсан ухаанаа цуглуулан сэтгэлдээ хагархай шаазан адил эвлүүлж ядан байлаа. Рэнчин уулчдын бааз дээгүүр хэдэнтэй эргэж агаараас алга дарамхан үзэгдэх хадны тэр тэгшхэн үе дээр онгоц бууж болох эсхийг нүдэн баримжаагаар тал талаас нь шинжин харлаа. Дөрвөн хүний аяны жижиг майхнаар жишин хэмжихэд уулчдын буусан хадан хавцгай уртааша 20-25 метрээс явж илүүгүй. Хамгийн ихээр алдаж тоослоо гэж санахад лавтая 20 орчим метр баймаар. Хисааны яг торгон ирмэг дээр онгоцоо буулгалаа гэхэд нөгөө ирмэг дээр нь зогсч чадахгүй юу гэдэг нь тодорхой бус. Хэрвээ тэр жаахан талбай дээр цас хөрлөж мөсцсөн байвал ямар ч авралгүй бөгөөд эрлэг нөмөн хааны хаалга руу газар чарган дээр суусан хүүхэд адил гулгаж давхин орхон лавтай. Бүхээгний хянах самбарын шатхууны хэмжүүрийн улаан зүү хагас цаг нисэх бензин үлдлээ гэж хашгирхаас наах нуур савлна. 30 минут нисэх бензин гэж бодсноо өвгөн нисгэгч уулчдын бааз руу онгоцоо чиглүүлэн хурдаа огцом хасч салхины эгц өөдөөс жолоогоо алгуурхан доош дарлаа. Хурдны хэмжүүрийн зүү 70, 60, 50 руу унаж эхлэв. Энэхэн агшинд эренчин үхлийн тухайч бодож амжсангүй. Түүний нүд онгоц суух хадан хавцгайг өрөмдөх мэт ширтэж хөл гарна залуур тоором соёртойгоо тас зураастай газар төв. Хурдаан дээд хэмжээгээр хассан онгоц хүчтэй салхины өөдөөс сэвсгэр зөөлөн цасны дээр суухтан санснаас хол гүйсэнгүй. 10 хэдэн метр гулгаад уургын мор шиг уллан зогслоо. Их баярлах согтох шиг болдог ажээ. Баяр түгшүүр цээжинд нь багтаж ядсан өвгөн нисгэгч бүхээгээ нээхээр гараан өргөх гэсэн боловч даасангүй.
Түүний хоёр гар тугалган туухай зүүсэн мэт хүндэрч бяцхан барьцаалдан сандарсандаа зүрх нь торонд орсон шуухай адил цавхчин цохилж байхыг тэр бүр түүрхэн мэдэрч байлаа. 20 настай хонгор зүстэй эсгэлэн залуу насандаа рэнчин П2 гэдэг сургуулийн онгоцоор анх удаа ганцаараа нисч буусныхаа дараа Тамсгийн хязгаарын халиун бугыг тэврэн үнсэхдээч энэ дайтай тэнхэл алдтлаанд догдлон баярлж байсан гэж юу. Бурхны мэлмид багтаж бууханч нэг юм буучглаа. Буцаад одоо яаж нисэхв гэсэн бүрхэг бүрэнхий асуулт толгойд гялсхийн харан орж ирэх тэрхэн мөчөд хэн нэг хүн бүхээгний цамхрааг гаднаас нь нээж цастай хүүтэн салхи хөлстэй нүрлүүн сэвхийн үлээхэд сая ухаан орсон мэт суудлаасан бослоо. Дүүнийг дөнгөж бүхээгнээс гартал үс сахал нь ургаж зүс царай нь харлаж онгосон хэдэн чиргээр мен тус мэдхийн завдалгүй хүчрэх гараараа хүүхэд адил өргөн авч чи яста гайхалтай нисгэгч эх орны бахархал хэмээн ам амдаа хашгиралдан гуравтаа дээш шидэн баяр хүргэж газарт буулгаснаа тэврэн авч ойрын үед хутга хүргээгүй сагал үсээрэн хатхан нүүр нүдгүй үнсцгэлээ. Бид чамайг ингэж гинт дээрээс буугаад ирэх юм гэж тааж сансангүй. Зүгээр л хайгуулын онгоц биднийг ирж яваа юм байх гэж бодлоо. Гэтэл чи минь алтайн дэлт хүрэн бүргэд байж. За хүндэт зочин минь майханд ор. Аяг халуун цайвууч амаа мүлээцүүл гэхэд. Цай хоол яах вэ? Нөгөө уулнаас унж бэрцсэн хүн чи хаана байна гэж асуулаа. Майханд би энэ тун тааруухан байна. Гэнт хой салхит айраад онгоц хийцгч гэж юу магад. Алив гад солс дээс байна уу гэв. Эрен чин майханд орохынхоо өмнө хадан хавцгаан нэгэн үзүүрээс нөгөө ирэмгийг хүртэл нааш цааш хэдэнтэй алхан хэмжиж үзвэл түүний урт нь илүүчгүй дутуучгүй яг 21 алхам ажээ. Онгоц хэдий хөнгөнч ийм богинохон зайнаас газраас тасрах тун осолтой. Яг мэтийн жижиг онгоцонд 2-2 хүн гэдэг тэмч багачаа бас биш. Рэнчинг майханд ороход нөгөө бэрцсэн хүн аяны уутхан хүнжилд нүдээж нээх чадалгүй болчихсон амьсгаатай үгэн мэддэхийн аргагүй амтэн хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Хамар хазар нь ялгагдахгүй бөмбөг шиг бөөрөнхий нүүртэй цул усан хаван болсон тэр хүнийг энгийн нэгэн байтугай эхнэр хүүхэд нь танихааргүй бүх бие нь хавдар боосон бололтой. Эрдэнэт хүний амь нас хутганы ирэн дээр ирсэн ийм хүнд цагт онгоц хөөрч чадах эсэх тухай өөрөөсөө асуух эрх эренчинд байсангүй. Онгоц газраас тасарч чадсан чадаагүй өөрийнхөө амь биеийг золиосонд хаяж тэр шархтай хүнийг эсэм мэнд бэлд буулгахын тулд ямар шуухан зэрэг зиндааны нисгэж болохон 2-2 хүний амиар дэнчин тавьж алтайн сүрлэг уулсын өмнө шалгалт өгөх цөвөн цаг ирчээ. Ориглоос хөөрөх их цасны хаялга пүргэдэс үйс үйсхэн дэрэгдээс нурангатан асгарч бүрэнхий цагаан ман татснаа төдхөн юу ч болоогүй юм шиг хэдхэн мөчийн дараа нар тусч эренчинг майханд орж аяг цай уухын хооронд алтай ханы лус савдаг уурлаж инээхийн завсар мундахгүй ааш авир үзүүллээ. Энэ уулчид гэдэг хэн бүхний санаанд багтамгүй өшөрчж болохгүй өрөвдчих болохгүй хачин улс байдаг юмсан ч амь наснаасаа уйдсан юм шиг хөхөө өвлийн хүүтэнд энэ их цас мөсөн дундуур уулын оройроо мацаж дээр нь гарсан хойноо хормоогоор алтан мөнгө авах юм шиг ингэж зүтгэж явдаг нь юу ч вүлээ. Нөгөө шувуунд нисч яваад өөхөх сайхан гэдгийн үлгэрэл энэ биз гэж бодсноо эренчин цас шамраг будраад энэ тэнгэрийн янз нэг л биш. Эртхэн нисэхгүй бол онгоцны мотор царцчхаж мэднэ гэвэл түрүүхэн өөрийн агаарын зоригт шонхор инээ тэрэ гэж гар дээрээ өндөр дөргөн магтаж байсан нөгөө азарган цагаан шүдтэй хууз харах уу. Моторч яах вэ? 2-2 хүнтэй онгоц энэ жаахан зайнаас гүйж газраас тасарч чадах болов уу гэж эргэлзэнгүй дуугаар асуулаа. Нисгэгч өвгөн тэр цас дуулын цагаан барс шиг хурц зөрөгтэй хүний амнаас унамгүй аймхаа асуултнаас
баахан бишүүрхэж түүний нүрэлүү зэмлэнгүй харц чулуудснаа. Бууснаас хойш нисжил таарна. Эргэлзэж тэнгэлдсэн ийм аймхаа хоёр томл бодол нисгэгч хүнд үхэл авчирдаг юм гэж хүйтнэр өгүүлээд гарахаар завдан малгайгаа авч өмслөө. Илүүчгүй, дутуучгүй яг 21 алхам газар. Амьдрал үхэл хоёрын аль нь намайг хүлээж байгаа болов? Ийм барих барьцгүй уулын хадан тагт дээр онгоцны суух тасрах хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Би ямар нэг аргаар энэ уулын хад чулуутай үг хэлэн олцох ёстой. Ингэж эс чадвал хорвоод дөнгөж хөл тавьж буй 20 хэдхэн настай энэ залуугийн хайрын амьдрал хөөрхий болно. Цаг нэрсэн бол миний хөгшин толгой жагсаалаас гарсан сургуулийн хуучин онгоц хоёр газрын гав руу унсч гарцгүй. Нэг гашуудж гаслах нь юу? Би чинь эх орны дайны үеийн зис тав шиг амтан. Зүрх минь гурил болж тай хөөрхий. Шар ус хурж гүйцэж хатуу арх байдгсан бол ганц 100 грамм татах юмсан. Нисгч хүний дальжигүүр бол зориг. Би залуудаа хязээч ийм үхэнц дорой амтан биш байлаа. Энэ бол миний сүүлчийн нислэг. Энэхэн алга хорвоотой хийх эцсийн минь тооцоо буюу. Чи 39 онд Пулматынхаа сумыг дуусчихад Японы онгоцыг сенсэрээ тас хэрэгэн унах гэж залуу эрвс адил ангуучлан хөөж явснаа мартв хэмээн өвгөн нисгэгч өөрөөсөө асууснаа уртаар санааллаа. Гэрэл сүүдрийн хувилгаан Алтай их уулсын гэрэлт цагаан оргилд нүд сэтгэлд гэгээ цацаж онцогийн урсгалд нэгэхэн бээрээ сэмрээгүй мөнх цас нарны гэрэлд үл мэдэг хөхөлбөр ягаан туяа харвуулан солонгорон гэлэлцэн. Тэнгэр хялмаалж уулын тактийн хүчтэй салхинд цасан хуу эргэлдэн эсгэрхийн тоолонгоор цан хүүрэг бамбарлсан бут сөг хүйтэн шуурганд дагжин чичрэх мэт мөсөн шигшрэг шаргуулан сэрвэлзэн хөдлөх нь чихүүдэс хүрэм. Дөрвөн уулчин гэмтсэн нөхрөө онгоцны бүхээгт оруулж хөнжил гудсаар нь чигжин хөвөнгөр орохоос наахнур хэр чинээгээрээ аятай тогтой суулгав. Энэ алгын чинээ хадан хавцгаа дээрээс энэ тэмээлзгэн шиг жижигхэн онгоц хөөрч чадахгүй юу гэдгийг эдүгэ бурханч хэлж мэдэхгүй. Ам нас тэнссэн ийм эгзэгтэй мөчид эзгүй хээр салан одож буй эр улс бие биендээ нулимсаа үзүүлэхгүй хичээцгэн нүүр нүдэндээ сүүдэр гуниг унгахаас болгоомжлон аян замдаа сайн явахыг ерөн тэрвэрлдэн үнсэлдэв. Рэнчин хоёр хүнээр онгоцныхоо сүүлний далбааг бариулаад бүхээгтэн орж хөдөлгүүрээ асаагаад эргэж харвал мөнөх бэртсэн эр там диваажин хоёрын аль руу нисч очнов өөрөө мэд гэх шиг хавдартай зовхныхоо цаанаас гал нь унтарсан өрөвдөлтэй нүдээр ширтэн сууж байлаа. Нисгэгч хаазаа баг багаар нэмж хөдөлгүүрийнхээ эргэлтийг дээд хурданд нь шилжүүллээ. Онгоцны мотор модны цахилгаан хөрөө адил чарлан ээрч их биенийхээ хамаг хадаасыг сугартал сэгсчихнэ. Араас нь аргамжаар оосрлоод газлаж уйсан ч тогтохын аргагүй болов. Тэр торгон агшинд эренчин тоормсглээрээсээ хоёр хөлөө зэрэг авлаа. Онгоц огцом ухсхийн гүйж хашлагнаас нислсэн шагааны сум адил хадан хавцгаа дээрээс нисэхдээ өндрөө үл мэдэг алдан баг зэрэг намс хийснээ өвлийн царцсан хүйтэн агаарыг дуугаараа өрөмдөн алгуурхан босоод ирлээ. Морь уургалсан мэт жолоогоон хар чадлаараа хантал татаж суудалдаа налан гэдийсэн рэнчин нүдэндээ хурсан баярын халуун нулимсаа хальтхан арчих зур
Энэ Оросын яг ёстой тэнгэртэй унаа шүү гэж бахархан дуу алдаад эргэж харвал арынхан бүхээгт суусан уулчин эр инээх ярваахын хооронд эрхий хуруугаан өргөв. Эсэм мэнд агаарт хөөрсөн нисгэгч уулчдын бааз дээгүр хагас тойргоор нэгэнтээ эргэж дор гар даллан үдэж буй хүмүүсийн зүг далавчаа үл мэдэг хөдөлгөн баяртай хэмээн салах ёс гүйцэтгээд өндөр авлаа. Онгоцны үеийнхий дор Алтай даван богдын салбар уулс ханаран хошуурч түүний цасмандсан эрмэг цагаан салхи эрчлэн эргэлдэн. Бурхан минь, хөх тэнгэрийн зарилгаар Алтай ханы онгон сахиус биднийг өршөөн алган дээрээсээ миний яакийг нисгэв биш үү? Яста алтан хором. Миний энэ нислэг намайг хорвоогоос буцахын цагт толгой дээр минь босгох чулуу буюу. Амьдралдаа би анх удаа мянгаас нэгэн ч үл чадах жинхэнэ нисгэгчийн ёсоор газраас гайхуулан тасарлаа. Энэ ертөнцид энхэн цөөхөн насанд цорын ганц удаа тохиох давтагдшгүй юм гэж байдаг. Түүний нэг нь Алтайн хад чулуутай хар толгоогоор мөрий тавьсан миний энэ сүүлчийн нислэг мөнөөсөө мөн. Одоо өвгөн миний далжигүр цуцлаа. Дахин би хизээч их газраасаа тасрахгүй. Хөрст бор дэлхийдээ амар жимэр ясаа тавих минь гэж бодтол халахын голын тэнгэрт Японы 3 онгоц унгасны шагнал айлерт мартагдсан шархан гинт ёр бусын хүчтэй шархиран өвдөв. Энэ хэн мөчөд хянах самбарын шатхууны хэмжүүрийн жижигхэн улаан зүв сүүлчийнхээ хідэн хар зураасны дээр унаж басан чичирхийлэн савлаж байлаа. Зохиолыг бичсэн Монгол улсын төрийн сойрхолд ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, богино үлгийн нэр зохиолч Балжирийн Догмат. Уншсан Эрхэнбаярын Батторж.